компани 1 лицензийн зөвшөөрөлтөй нийт 25 лицензийн зөвшөөрөл эзэмшиж байна. Их Британи улсын Zaraya Holding сувцаад компани 9 лицензийн зөвшөөрөлтөй. Хятад улсын Emelt Mine сувцаад компани 6 лицензийн зөвшөөрөл, Western Prospector Mongolia хувьцаат компани 2 лицензийн зөвшөөрөл, Шиншин хувьцаат компани 1 лицензийн зөвшөөрөл, нийт 8 лицензийн зөвшөөрөлтөй байна. 3 сайхан хувьцаат компани Канадын 70%, Оросын холбооны улсын 15%, Монгол улсын төрийн өмчийн хөрөнгө оруулалт 15% тус эзэмшиж байна. Канада улсын Cameco Монгол 6 лицензийн зөвшөөрөлтөй, EAM Exploration хувьцаат компани 8 лицензийн зөвшөөрөлтөй, нийт 14. Энэтхэг улсын Rolling Hills хувьцаат компани 3 лицензийн зөвшөөрөлтөй. Оросын холбооны улсын Гимер 2 лицензийн зөвшөөрөлтөй, харин газар шорооныхын эзэн Монгол улсын хувьд Төмөв хувьцаат компани 1 лицензийн зөвшөөрөлтөй, Дархан ширхэг хувьцаат компани 1 зөвшөөрөлтөй, Монгол Uranium Resource хувьцаат компани 3 лицензийн зөвшөөрөлтөй, нийт 5 ширхэг лицензийг Монгол улс эзэмшиж байна. Үүнээс харахад Монголын уран олборлтын зөвшөөрөл харийнхны гарт орсон эмгэнэлтэй дүр зураг харагдаж байгаа нь харамсалтай. Ер нь цөмийн энергийн газар сүүлд хичнээн зөвшөөрөл нэмж өгсөн талаар цөмийн энергийн газрын даргаас тодруулах гэсэн боловч яриа өгөхийг ерөөсөө ч хүссэнгүй. Ордогч даргаас ав гэсэн ч аль аль нь өгөхгүй. Улаанцаа уурлаж хэвлэлийнхэнд ярилцлага өгөхгүй гэсэн. Уг нь ард түмэнд энэ талаар чөлөөтэй мэдээлэх ёстой. Нэгэр улс гэхдээ одоо нийт тэр ураны лиценз олгосон талбай нэгтэл Швейцарын газар нутгаас нутагтаа цэнцэх тийм том хэмжээний газар нутгийг лицензээр олгоцсон бид уран олборлогоо. Тэгэхээр Монголын засгийн газар одоо энэ цөмийн энергийн газраас олгож байгаа 109 зөвшөөрлөлийн болвол ерөөсөө маш их хэмжээний газар нутгийг хамарч байгаа. Би одоо яг хэмжээгээр нь бол яг хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр энэ бол асар их тоо. Орон нутагт инхүү гадны дотны компаниудад цацраг идэвхтэй ашигт малтмал газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрлийг өгөөд л байдаг. Цацраг идэвхтэй ашигт малтмлын хувьд одоогийн байдлаар Сүхбаатар аймагт Кожиго хувьцаат компани 18 тусгай зөвшөөрөл, 3 сайхан хувьцаат компанид 1, Монгол Uranium Resource хувьцаат компанид 2 байгаа юм а. Эдгээр зөвшөөрөл олгогдсон талбай 1 сая га нутаг буюу аймгийн нийт нутгийн 1224%-ийг хамраад байна. Орон нутгийн захиргааны байгууллага нь цацраг идэвхтэй ашигт малтмлын хайгуулгын тусгай зөвшөөрөл нэгэнт олгогдчихсон газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ хийгдсэний дараа л мэддэг гэж Сүхбаатар аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын ашигт малтмал уул уурхай хариуцсан мэргэжилтэн хэлж байсан юм а. Эндээс харахад зөвхөн дээгүүрийн асуудлыг ар үрийн хаалгаар зохицуулж холбогдох байгууллагын мэддэгдгүйгээр орон нутгийн албан тушаалтнуудыг үл тоож дээгүүр нь дамжин өнгөрдөг бололтой. Монгол Uranium Resource хувьцаат компани 3 зөвшөөрөл байгаагаас Сүхбаатар аймгийн Онгон, Дарганг, Эрдэнэ цагаан, Наран сумдад эзэмшиж байна. Цөмийн энергийн газрын дарга асан Инхбат шар мэдээцийн эмийн сайтанд өгсөн ярилцлаганда ерөнхий сайд Батболдын тушаалаар 3 лицензийг Mongolian Uranium Resource гэдэг компанид олгосон гэдгээ хэлж байсан. Уул нь Монголын газар шороо, Монголын ард түмний баялаг, хэн нэгэн төр зүрийн албан тушаалтны эрх мэдлийн өмч огтгонч биш. Мөн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ашигт малтмлын газар нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа талбайг бүртгэхдээ маш сайн шалгадаг атлаа тусгай хэрэгцээнээс гаргахдаа солилцлын алдаатай байсан ч хамаагүй чөлөөлчдөг байна. Жишээд урьдчилан Монгол Uranium Resource хувьцаат компанид засаг ашигт малтмлын C-2 Х, C-3 Х тусгай зөвшөөрөл нь Сүү 11 талбайтай давхцуулж хууль зөрчин олгогдсон байдаг. Сүү 11 талбай гэдэг нь улсын хурлын 2004 оны 22 тоо тогтоолоор улсын тусгай хамгаалтанд авсан Даргангийн байгалийн зохицолборт газар буюу Хүүтэн уул нэртэй талбай нь Онгон, Наран, Дарганг сумдын нутгийг дамнан оршдог. Байгаль орчин аялал жуулчлалын яам нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгуудад давхцуулан цацраг идэвхтэй ашигт малтмлын хайгуулын тусгай зөвшөөрөл, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайнуудад зөвшөөрөл олгогдсоор байтал мэдсэн ч мэдээгүй мэт байсаар байгааг тус аймгийн албан тушаалтнууд хэлж байгаа юм а. Энэ нь төрийн дээд чатны байгууллага Монголын хуулийг улан доороо гიშгэж байгааг харуулж байна. Өөр бидэнд мэдэгдээгүй нүдэнд харагдаагүй ара өрөөр явж байгаа хичнээн хууль бос үйлдвэрүүдийг бид мэдгүй. Эцсийн эц энэ Монгол улсынхаа эзэн бид хэдхэн жилийн төрийг төр барьж байгаа төр зүрийн нөхдүүд Монголын газар шороог харийнханд худалдах ёсч байхгүй, эрхч байхгүй. Ер нь уран ашиглана гэж яриад байгаа бол энэ бол зүгээр бас л дэлхийн том одоо корпорациуд байж тийм ээ манай одоо Арива гээд Арива одоо Данис Манис Канадын Cameco гэх мэт дэлхийн ураны одоо бизнесийг хатгадаг том компанид манайд орж ирсэн гэж их сурвалжууд бичиж байна л да. Ер нь ч манайд ажиллаж байгаа энэ бол Арива гэтэл аль 96 оноос эхэлж орсон байлээ. Тэгээ эдгээр чи яг хайгуулын лиценз авчингуудаа нөгөө лицензээ зараад тодорхой хувийн бас олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаад тэгээд сая доллар одоо олцсон байгаа юм. Ашиглаагүй байхдаа олчихсан байгаа шүү дээ. Тэгээ энийг нь бол манай хуулиараа баталгаажуулаад өгсөн
манай ашигт малтмлын хуулийн 51-ийн 1-д ингэж байдаг. Хайгуулын лицензээр одоо ингэж хөрөнгө босгож болно. Тэгээд техник эдийн засгийн үндэслэл бусад одоо хөрөнгөдөө оролцуулаад ингээд хөрөнгө босгоод ингээд банкны барьцаанд тавьж болно гэсэн байхгүй юу? Ганц ураан чиш манай одоо маш олон одоо ашигт малтмлын орд газрууд гадаад дотоодыг банкны барьцаанд байгаа. Ер нь Монголын нутаг мөн манай эрх мэдэлтнүүдийн гаргасан хууль тогтоомж нь алдаатай хэн нэгэнд тал зассан мэт эсвэл гадаад дотоодынхны захиалга орсон байхыг ч үгүйсэх аргагүй. Ашигт малтмлын тухай хуулинд 51-р зүйл тусгай зөвшөөрлийг барьцаалах. 51-ийн 1-т хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь эзэмшигч нь ашигт малтмалд ирэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийн эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй. Эд хөрөнгийн хамтаар банкус санхүүгийн байгууллагад барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй гэж заажээ. 65-ийн 1-т энэ хуулийн 29-30 дугаар зүйл заасны дагуу байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогддог үйлсэн маргааны хууль тогтоомж болон Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ гэж тус заасан байна. 1997 онд батлагдсан энэ хууль хөрөнгө оруулагч нарыг татгаар гарсан хуулийн үзэл баримтлалыг одоо хүртэл засахгүй байгаа нь ноцтой хэвээр байгаа юм а. Энэ бол бас ноцтой үндэсний аюулгүй байдал хор нөлөө учруулах энийг яаралтай засах арга хэмжээ байхгүй юу? Тэгээд энэ одоо сая доллар олоод байгаа. Тэгээ энэ одоо хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад байгаа. За лицензийн одоо тэр 8-аар ингээд зарагдаад байгаа. Энээс Монголын ард түмэн татвараараа юу ч авч чаддаггүй. Зөвхөн эрх шилжүүлнэ гэсэн нэрээр бүртгэдэг л байх. Гэхдээ бүртгэл нь тийм сайн ч биш, ерөөсөө тийм хяналт байхгүй гэж хэлэхэд бараг болохоор тийм ноцтой байдалтай. Тэгээд одоо ийм их мөнгө олж байгаа гадаадынхан одоо лицензээ зүгээр эргүүлээд өгөхгүй нь мэдээж ч тийм ээ. Тэгэхээр одоо нэг хаан ресурс гэдэг компани та бүхэн дуусах. Урааныхын лицензийг буцаад манайхыг зоцолсон гээд манай засгийн газрыг 200 сая доллар нэхэд байгаа ш. Гэх мэтээр одоо энэ урааны 100 лицензийг хэрвээ зуцлах юм бол тийм аюултай байдал хүрэх гээд Монголын засгийн газар барьцаанд орохоор тийм байна. Гэтэл Монголын ард түмний эрх ашгийг бодох уу энэ гадаадын хөрөнгө оруулагч гэж нэртэй за Монголын хуулийг одоо цоорхойг ашиглаад Монголд энэ хууль тодорхой одоо лобби оруулаад манай одоо эрх мэдэлтнүүдтэй хамтараад хийсэн энэ эрх ашгийг бодох уу гэдэг дээр энэ шинэ засгийн газар шинэ улсын их хурлууд хариуцлагатай ажиллах цаг үе ирээд байна. Цөмийн хог хаягдлыг Монгол буйшлах гэж байна гэсэн асуудал ард түмний дунд гарч ирэхэд холбогдох байгууллагууд нь няцааж тэр битгий гэж ерөнхийлөгч хүртэл үнийг үгүйсгэж байсан. Энэ нь худлаа ард түмнийг тайвшруулах зорилготой байсан уу гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж үүний хариулт нь цаг хугацаа. Учир нь буйшлал нь буйшлахгүй, барин барихгүй гэх аль нь үнэн худал болохгүй мэдээлэлд ард түмэн төрнө. Гэтэл 2013 оноос эхлэн буйшлах агуулмжаа барихаар төлөвлөсөн гэж хэлж болохоор байгаа юм а. Учир нь энэ тухай Монгол улсын засгийн газрын өөрийн албан ёсны вебсайт дахь Монгол улсын 2012-оос 17 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэсэн төсөлдөө тодорхой дурдсан байна. Урааны асуудал нь зөвхөн урааны олборлолт явуулж байгаа Дорн говь, Өмнө говь, Дунд говь, Сүхбаатар аймгийн асуудал биш, нийт Монгол орныг дайрж байгаа асуудал юм. Цаашлаад цөөхөн хүн амтай манай орны хувьд аюулын харанх дэлдэж байгаа асуудал гэлтэй. Атомын цахилгаан станцууд 1993 онд дэлхийн эрчим хүчний хэрэглээний 17%-ийг хангадаг байсан бол өнөөдөр 11% болон буурчээ. Герман, Швейцар, Бельги, Тайвань гэсэн 4 улс атомын эрчим хүчнээс татгалзсан бол Египт, Итали, Йордан, Кувейт, Тайланд гэсэн 5 улс атомын цахилгаан станц барих төлөвлөгөөнөөсөө татгалзсан байна. Томоохон улс гүрнүүд ийхүү атомын цахилгаан станцаас татгалзаж байхад манай эрх мэдэлтнүүд барих гэж зүтгээд байгаа нь гайхмаар. Бизнес эрхлэгчдийг дэмжих 2012 оны одоо засгийн газраас гаргаж байгаа төсөв маань
Хамтдаа нийслэл хотын тулгымцсан асуудал бол агаарын бохирдол. Өнөөдөр ч энэ асуудлыг шийдэж чадахгүй байцаар уран 7 цаг ирж утаанаас төр салах үед агаарын бохирдлоос илүүтэйгээр харах хэрэгтэй байна. Өнөөдөр Сүхбаатар нийслэлийн бадар нээлттэй үеэд байна. Энд нийслэлийн 6 дүүрэг оролцож төрөл бүрийн цэцэг